Бэлгийн замаар дамжих халдвар тэмдэг илрүүлэлтийг жилд 2-оос доош удаа хийхээр хавьлын илрүүлэлтийг өмнөх оноос нэмэгдүүлэхээр сөрөгчлөлтөө нэмэгдүүлэх ийм шалгуур үзүүлэлтэд зорилтол тавьсан байгаа. За энэ зорилтын хүрээнд жил бүр сумууд нэг удаа аймгийн нэгдсэн эмнэлгийн явуулын амттайгаар нэг удаа гээд 2 удаа илрүүлгийн үйлчлэгүүдийг хийсэн. За мөн сүүлийн 3-4 жил эрүүл цус гэсэн аяныг аймгийн засаг дарганы захирамжаар батлуулаад энэ өвчнийг илэрхийлүүлэх энэ үйл ажиллагаануудыг бол зохион байгуулж ирсэн. За энэ жилийн тухайд он гарангууд энэ залуучуудын чуулга уулзалтыг зохион байгуулах ажлын хүрээнд бүх сумууд энэ эрт илрүүлэх үйл ажиллагааг бол сумдаа зохион байгуулсан. За дараачийн илрүүлэх ажлыг бол Ховлтой аймгийн нутгийн зөвлөлтөд хамтраад бүх сумууд аймгийн нэгдсэн эмнэлгийн бэлгийн замаар дамжих халдварын эмчийн тусламжтайгаар энэ үйл ажиллагааг зохион байгуулсан. За манай аймгийн нэгдсэн эмнэлгийн бэлгийн замаар дамжих халдварын кабинетд бол 2 эмч, 1 сувилагч ажилладаг. За энэ жил нийтдээ 10,610 хүнд эрт илрүүлгийн үйлчлэгийг бол зохион байгуулсан байна. За сүүлийн жилүүдэд энэ илрүүлэг зохион байгуулсантай холбоотойгоор 2017 онд Тэмбүүгийн халдвар 10,000 хүнд 46.9 бармил, 2018 онд 28.6 бармил. За энэ 19 оны эхний 11 сарын байдлаар 21.4 бармил хүртэл сүүлийн жилүүдэд илрүүлэлтийг нэмэгдүүлж байгаа ч гэсэн ийм буурах хандлагатайгаар бид нар ажиллаж байна. За энэ Тэмбүү хөсгөө аймгийн хүрээнд бид нар эрүүл мэндийн газрын даргын тушаалгаар сургууль сурталчилгаа, эмчилгээ онцлогооны багуудыг байгуулсан байгаа. За сумынхаа эмч нарт сургууль зохион байгуулсан. За энэ аймгийн хүрээнд ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөө батлуулаад юм байна. Ажиллаж байна.